Зөвлөлт социалист Бүгд найрамд холбоот улсын сансрын нисгэгч Алексей Леоновын Наран салхи номоос. Тэрээр 1975 оны 7 сарын 15-нд Зөвлөлт холбоот улсын Союз 19 хөлгөөр Америкийн нэгдсэн улсын Аполлон хөлөгтэй хамтарсан нислэг үйлдсэн сансрын нисгэгч билээ. Би сургуульд орохоос өмнө зураг зурж сурсан. Миний зурсан зураг хүмүүст сайхан санагддаг байсан эсхийг мэдэхгүй. Үннээ хэлэхэд ямар санагдах талаар боддоггүй явлаа. Ерөөсөө л зураг зурах дуртай байв. Тиймээс Наран салхи энэхүү номынхан зургийг би өөрөө зурсан. Сансрын нисгэгч яаж болдог вэ? Сансрын нисгэгч яаж болдгийг үнэндээ гэхэд би мэдэх биш. Сансрын нисгэгч болохоос өмнө би онгоцны нисгэгч байсан. Нисгэгч болохоос өмнө сургуульд суралцж байлаа. Сургуульд орохоос өмнө жирээл нэг чам шиг чиний дүү шиг хүүхэд байсан. Охидын үснээс чангаах их дуртай байсан. Дараа нь арай том болоод хүний хүчин сул доройгоо хамгаалах ёстойг ухаарад тийм бай гэвэл сайн гүйдэг, харайдаг, сэлдэг байх ёстой гэж ойлгосон. Усанд сэл сурснаа ярив. Сибирт миний өссөн Камерово хотод цөөрөн бий. Бид нар айлын хүүхдүүдтэйгээ тийшээ дандаа очино. Над шиг сэлж чаддгүй тийшээ ч очдог байлаа. Том хүүхдүүд усанд самарч уралдаж, эргэн тойрон ус цацлахад нарны гэрэл хугараад, солонго татаж, бахан хансан хүүхдүүд дуу алдан сүйд болцгоно. Чаддгүй бидний хатаархал төрнө. Бусдын сэлж байгааг хараад л эрэгдээр сууж байх ямар сайхан байх вэ? Тиймээс бид нар өмдний 2 шуумгаа доороос нь боогоод норгож дараа нь түүгээрээ ус балбаж хийлэх арга бодлоо. Ингээд өмднийхээ хийлсэн 2 гуйны хооронд хөвтөөд хөвлөө. Хамтлаа л хөвдөг болов. Нэг удаа хүүхдүүд надаар тоглоом хийж огт мэдэгдэлгүй ойртож ирээд авралт төөргийг мань сух татав. Юу болсныг чи л гадарлах байлгүй. Сандарч ус залгаад нүд харанхуйлж чумблаа. Туслаараа тамина гэж хашгирлаа. Юу болсон гэж санана. Тусламж ирэх гэсээр байтал би амьд үлдэхээргүй газар зөндөө хол хөглөө. Найдах хүнгүй болоод өөрөө өөрийгөө аврах хэрэг гарч эрэг рүү сэллээ. Би ингэж л сэлж сурсан юм да. Гүйх сэлэх хоёр бол мөнөө хүртэл миний хамгийн дуртай спорт байна. Ямар ч ажилтай бай. Тэнгэр ямар ч бай. Өвөлч бай, зунж бай. Намрын тэнгэр муухайч бай. Бороо шивэрсэн хаврын өдөрч байггүй нь сэлнэ. 5 км хөлсөө гарталгүйж нойтон майка тайлж мушгаад усан санд очиж хагас километр сэлнэ. Нэгэн жилд кросс гүйлтийн 200 км-ийн уралдааны зайд гүйж уралдааны ундаг дугуйгаар бараг 1000 км давхиж цанаар 200 км явлаа гэж нэг хүн тооцоож гаргасан байж үлээ. Хэрэг өглөө амжихгүй бол ажлын дараа гүйж сэлнэ. Миний хувьд спорт бол агаар адил хэрэгтэй зүйл. Ядардгүйгээр дасгалжуулагчаа ядраадаг гэж оддын хотгонд надаар доог хийж ярилцдаг юм. Энэ нь тоглоом хийсэн хэрэгэлтэй. Үнэндээ гэхэд өдөр бүрийн дасгалгүйгээр сансрын нисгэж болж чадахгүй. Миний тэр ажилд анд нар маань болох манай байшингийн хөвгүүд охид их тусалдаг. Гэрийн даалгавар хичнээн жигтэй байлаа гэхэд хүүхдүүд надтай хамт усан сан руу очих зав дандаа л гаргана. Чи сансрын нисгэж болно уу? Эмч, уран барилагч, эрдэмтэн болно уу? Чухам аль нь болох чухал асуудал биш. Харин чи ямагт хүн шиг бай. Хүнд байгаль дэлхийдээ урлагт хайртай явах нь чухал гэсэндээ үүнийг ярьж байна. Уран бүтээлч гэгч урлагаас их авдаг юм. Түүнгүйгээр ямар ч бүтээл боломжгүй, хүн өөрөө ч байх боломжгүй. Чи урлагийг ойлгодог болж түүнд дуртай болвол түүний барагдшгүй баяныг ойлгол би баярлана. Урлагийг ойлгодог, үнэлдэг хүн маань өөрөө бүтээгч юм. Уншиж бэлтгэсэн хүүхдийн контент YouTube суваг 2024 он.